жавхлантай уулзна. Гэхдээ дуучин жавхлан биш, инженер жавхлан. Эх орондоо боловсрол эзэмшээд бизнесээ босгоод тэгээд дараа нь нийтийн албанд сонирхдог, нийтийн албан руу ордог ийм нэг карьерийн зам байгаа. Яг энэ замлаар явж байгаа залуусын нэг бол жавхлан. Тэгэхээр Монголдо чанагдсан туршлага, тэмүүлэл чухам хаашаа хөтэлдэг, юу бодож явдгийг 55 хариултаар мэдхийг хүслээ. За сайн уу, сайхан амарсан уу? Сайн байна уу, сайхан амарлаа. Сайн явж ирөө. Сайн явж ирлээ. За. Гоё намар болж байна тий. Оо сайхан намар болж байна. Өнтөө намар болж байна. За, жавхлантай өнөөдөр 55 асуулт хариултаар танилцсанаа. Жавхлангийн өглөөний дадал. Өглөө босоод ямар ч хэсэнд бүлээ ус уудаг. Тэгээд 30 минут хэрэгтэй ямар ч алхдаг. Өдөр тутмын мэдээлэл авдаг суу. Мэдээж мэдээллийн сайтуудаас мэдээлэл авна. Дээр нь бас сошиал орчингоос тодорхой хэмжээс мэдээлэл авна. Олон улсаас бол магадгүй Bloomberg, KBS, Солонгосын KBS телевизээс мэдээлэл авдаг. Жавхлан гэдэг хүнийг тодорхойлох 3 тэмдэг нэрт хэлээч. За, хурдтай, итгэлтэй. За, манай найдар бас хэлдэг. Ямар ч гэсэн жавхландаа итгэхэд асуудалгүй. Бүтээлчээ гэж чамд хэлдэг юм аа. Одоогийн жавхлан гэдэг бие хүн одоо төлөвшсөнтэй амьдралын чинь хамгийн чухал үе хизээ вэ? За 20-27 нас юм уу да. Урд нь сурж агаад Солонгостоос тодорхой хэмжээнд очиод нэг 6 жил гарan бас ажиллаж, амьдарч, хөдөлмөрлж үзсэн. Тухайн үед өгд бас тодорхой хэмжээнд нэлээд өөрийгөө би бол ямар хүн бэ гэдэг бол олж харсан. Тэгэхээр Солонгост ажиллаж амьдарч ирсэн үе байх нь тий. Тий. Тэгвэл Солонгост амьдарч байхдаа одоо олж авсан хамгийн 3 хэрэгтэй үнэтэй ойлголт. За ямар ч ажлыг хийсэн байж тээ. Чин сэтгэлээс хандах хэрэгтэй. Дээр нь үнчээр ажиллах хэрэгтэй. Дээр нь за хүний итгэлийг хэзээ ч алж болохгүй гэдэг тийм. 3 зарчмыг бол ойлгосон. Сурж авсан. Хүний итгэлийг алдаж болохгүй гэдэг тэр ойлголтыг одоо үнтэй гэж чухалчлаа штэ. Тэрэнд ямар нэг нөлөөлсөн тийм үйл явдал ч гэдэг юм уу зүйл байна уу? Суучих уу. Тэгээ. За юуд хүүний харилцаач бас бие биендээ итгэлээс хамгийн гол нь их үүсдэг. Тэмчүүдээс юу гэдэг заавал хүний итгэлийг бол хязгаарч алж болохгүй. Ямар нэгэн асуудал, ямар ч жижигч бай, томч бай, ямар ч асуудал хүний итгэлийг бол алж болохгүй гэж боддог юм аа. Тэмчүүдээс бас амьдралдаа бас мөрдлөг болго ажилдаг. Солонгосчуудын хөдөлмөрч зан өөрт чинь одоо хэр том нөлөө үзүүлсэн бол. За миний хувьд бол Солонгост очиод анх бол хөдөлмөр хийгээд үнэхээр бол олон цагийн турш ингээ ажил хийгээд үзэхээр яг хүний хөдөлмөр бол бий болох юм байлээ. Тэндээс яг хүний хөдөлмөрөөс хүмүүжхээр ирээдүйд өгөгддөг юм. За Монгол улстай очиод дахин бүтээн байгуулалтыг яаж хийх вэ, яах вэ гэдэг ер нь өөрт нь бол орж ирд юм байлээ. Тэмчүүдээс өнөөдөр би энэ төр мөрдлөгөө Солонгосоос сурч ирсэн юм бол Монголоос хэржүүлээд ингээ ажиллаж байгаа, амьдарч байгаа юм залуу байгаа. Ямар ажил хийдэг байв? За Солонгостоор бол би бол үйлчлэгийн салбарт ялангуяа манай монголчуудын нэлээд хийдэг, ажилдаг үйлдвэрлэлийн салбарт, үйлчлэгээний салбарт, дээр нь ялангуяа барилгын салбарт бол нэлээд олон жил бас ажилласан гэдэг. Тэнд ажиллаж байхдаа одоо сурсан зүйлс чи одоо ер нь хэрэг болж байна. Юу нь одоо хэрэг болж байна. За миний хувьд бол яг сурсан зүйлээ л ашиглаж байгаа ер нь бол. Юу вэ гэхээр одоо юу гэдэг Монголд ирээд л үйлчлэгээний байгууллага бол анх нээсэн. Тэрэн дээрээсээ өмсөлтөд тодорхой хэмжээний бас боломжтой болонгуудаа барилгын салбарт бас гүйцэтгэгчээр ингээд ажиллаад ингээд явж байгаа юм залуу байгаа. Ялангуяа тэндээ сурсан бүх гол зарчмуудаа бол ашиглаад ингээд явж байгаа. Солонгост ингээд хэдэн жил ажиллаад тэр туршлага дээр үндэслээд хувийн бизнес эрхлүүлсэн юм байна. Тэгвэл бизнес эрхлэхдээ баримталтай 3 зарчим нь юу вэ? За хүнд хамгийн ихэнд бол хүнд итгэл хүлээлгэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол хүний итгэлийг бол алдахгүй байх хэрэгтэй.
Дээр нь хүний хөдөлмөрийг бас бодитоор үнэлдэг байх хэрэгтэй гэдэг зарчмыг бол баримталдаг. Өөрөө бизнес эрхэлж байгаа хүний хувьд босс уу лидер үү? За би бол өөрийгөө бол лидер гэж тэр тал руу орно гэж ойлгодог. Тэр ч үүднээс юу гэдэг багийнхантайгаа ялангуяа хамт ажиллаж байгаа хамт олонтойгоо бол юу гэдэг хамтарч нэлээд ажилладаг. Яг ажлынхаа голд нь орж ажиллаад магадгүй өөртөө ажилчтай болохоор тодорхой хэмжээний хөгжих, өсөж дэвших боломжийг хангахын төлөө бас ажилладаг. Бизнес хийж байгаа хүмүүс чинь мэдээж дардан замаар явна гэж байхгүй бах. Уналт дахиад боцоод одоо босолт гэд янз бүрийн үе шаттай байдаг бах те. Уналтын дараа яадаг вэ? Аз болоход бол миний хувьд бол нэг унж үдсэнгүү. Яагаад гэвэл миний ойр тойрных дандаа бас зөв ирэх хүмүүс бас байсан болоод ч юм уу. Баг хамт олон манаас чадварлаг хамт олонтой хамт ингээд гар бие оролцоод хамтдаа явж байгаа учраас гэж би өөрийгөө харж байгаа. Тодорхой хэмжээний бизнесийн салбарт ажиллаад үзсэн хүний хувьд дөнгөж бизнес шинээр эхэлж байгаа залуус тандаад 3 одоо алтан хэрэгтэй захиас шивнээчээ гэвэл. За нэгт бол хурдтай байх хэрэгтэй. Хоёрт бол туршлага байх хэрэгтэй. Магадгүй тухайн салбартаа юу гэдэг тодорхой хэмжээнд бас судалсан болж байгаа зах зээлээс ажиллаад мэддэг байх үйл их зүгээр. Дээр нь хамгийн гол чухал гэвэл нь штэ. Хизэж хүний итгэлийг бол алдахгүй байх нь чухлаа гэж хардаг. Өөрийн чинь CV танилцуулгыг харсан чинь эрх зөөч, бизнесийн удирдлага, инженер гээд 3 өөр мэргэжлэр суралцсан байна л да. Энэ одоо гоё CV-ний төлөө юм уу? Юуны тулд вэ? Тодорхой хэмжээнд бас байгууллага удирдах авч явж байгаа. Дээр нь бас юу гэдэг нийгмийн бүхэл харилцаанд бол хууль бол маш чухал хэрэгтэй байдаг. Тэмчүүдээс анх бол эрх зүйч мэргэжлэр бас сурсан. Одоо өдөртөндөө бас хэрэглээл явж байна. Бизнесийн удирдлагаар гэхээр яг тодорхой бас нэг удирдах төвшөнд бас ажиллаж байгаа хувьд болохоор заавал юу гэдэг бизнесийг тодорхой хэмжээнд бас юу гэдэг бизнесийн онлайн талаас нь ойлгож иж бизнесээ бас цааш нь яаж хөгжүүлэх үү, яаж тэлэх үү гэдгийг бол олж хардаг. За сая бас түрнээс барилгын инженер ярьлаа. Барилгын инженерийн хувьд болохоор би ч өөрөө барилгын салбарт бас олон жил бүтээн байгуулалтын салбарт ажиллаж исэн. Ажиллаж байгаад сурж байгаа бас давуу тал нь болохоор юу гэдэг тухайд бол магадгүй барилгын инженерүүд маань юм хэлэхээр би бас нэг зарим нь ойлгодоггүй инженер хүн биш болохоор тэгээд яг тийм тулгымдсан асуудал үүсчихсэн болохоор миний хувьд бол юу гэдэг заавал өөр инженер сурах хэрэгтэй. Барилгын инженерүүдээс бас тодорхой хэмжээнд бас илүү бас мэддэг. Ядаж тэдний төвшөнд бол юу гэдэг байж ах хэрэгтэй гэдэг үднээс бол барилгын инженер бол сурсан. Яг ажиллаж байгаа салбарын шаардлагаар сурсан байх нь тий. Тэгсэн. Өөрөө хотын иргэн залуу хүний хувьд ер нь хамгийн их санаа зовдөг 3 асуудал тий. За одоо манай нийслэл Улаанбаатар хот маань бас тодорхой хэмжээний бас нэлээд бухимдалтай байдаг. Нэг нь утаа байна, гэр орооллын нөгөө бохирдол байна. Ялангуяа одоо нөгөө төвжирлийн асуудлууд, энэ асуудлууд маш их тулгымцсан асуудлууд байдаг. Сая хоёулаа ярьсан энэ хотын толгойн шүдний өвчин болсон энэ асуудлуудыг шийдэхийн тулд одоо хотын иргэний хувьд яаж оролцъё гэж боддог вэ? За залуу оны хувьд бол юу гэдэг юм бас нэлээд бүтээн байгуулалтын салбарт ажилласан. Бас тодорхой хэмжээний бас туршлагыг бас энэ хугацаанд бас хоригдлуулад ингээд явж байгаа. Хүний хувьд бол 2020 оноос эхлээд дүүргийн иргэдийн уралд сонгогдоод төлөөлөгчөөр ингээд ажиллаж байгаа. Хүний хувьд тодорхой хэмжээний бас сурсан мэдсэн зүйлээ бас дуу хоолой өргөёл ингээд явж байгаа. Тийм ч үднээс юу гэдэг нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгчд бас дэвшгэрхээ ингээд өнөөдөр ингээд аваа ингээд явж байна. Жавхлангийн улс төр одоо сонирхож оролцож байгаа шалтгаан юу вэ? За миний хувьд болохоор Улаанбаатар хотын Замбраагүй төлөвлөлт дээр нь бол дэд бүтцийн дутмаг асуудал бол маш тулгымцсан асуудал. Энэ дээр юу гэдэг бүтээн байгуулалтын салбарт бас тодорхой 20 жил бас 10 хэдэн жил ажилласны хүний хувьд бас өөрийнхөө юу гэдэг туршлага дээр үндэслэн асуудлыг шийдлэх нэгэн байя гэж өөрөө зорж ингээд сонирхож байгаамаа. 15 жилийн дараах Улаанбаатар хотыг юу яаж төсөөлж байна? За 15 жилийн дараа Улаанбаатар хот маань магадгүй төвжирлгүй, стрессгүй, магадгүй гэр орол маань тодорхой хэмжээнд бас хөрсний бохирдол нь бас 50% буурсан тий. Гэр орол нь бас нэг
одоогийн байгаа төвшнгөөс маань 2 дахин 3 дахин буурсан ийм сайхан ад жаргалтай Улаанбаатар хотыг бас олно гэж төсөөлж байна миний хувьд бол. Тийм хоттой болоход Жавхлангийн хийж оролцож чадах зүйл. Ялангуяа миний одоо олон сүүлийн хэдэн жил ажилласан дахин төлөвлөлт, дэд үтсийн асуудал дээр ялангуяа хүртээмжтэй болох талдаа нэлээд сайн анхаарч дуу хоолой нь болж ажиллана гэсэн бодолтой байдаг. Жавхлангийн одоо хүртэл хийсэн зүйлүүдээс яг ингээд ботхоор сэтгэлийн дулаат суулдагч гэх юм уу те ингээд хийсэндээ бахархтай тийм 3 ажил үйл. За би бас залууныхоо хувьд бол залуучуудын байгалаар бас тодорхой хэмжээс явж исэн. Тухайн юу гэдэг юм нийгэм рүү хандсан ганц нэг төслүүдийг бол хийдэг байсан. Залуу хүмүүс нийлээд хамт олноороо тэрний юу гэхээр 2011 онд залуучуудаараа нийлж хагаад замын хөдөлгөөний дүрмд бас өөрчлөлт оруулахыг бас ерөнхий сайдын ивэлдээр бас хийж исэн. Тэр нь юу вэ гэхээр school zone гэдэг одоо сургуулийн бус гэдэг тэгээ замын хөдөлгөөний дүрмд бол оруулж чадсан. Тэр нь юу гэхээр сургуулийн орчимд хүүхдийн дэгдэл бол аваар ус дорохын дэгдэл бол маш өндөр байсан. Тэгэхээр сургуулийн гадны талд хурц харуулт тавьж чадсан. Дээр нь 20 км цагийн хурдтай явна гэдгийг бол бас оруулдаг замын хөдөлгөөний дүрмд оруулж өгсөн бол бидний бас нэг баг хамт олонны маань бас залуу байх үеийн бас нэг айгүй бас одоо мартагдахгүй бас нэг тийм гоё дурсамжтай бол зүйл байдаг. Нэрэн уян зүгээ төслийг бас хэрэгжүүлж ирсэн. Залуу 10 хэдэн жилийн өмнө багтаа. Тухайн үед бол магадгүй 2009 10 11 онд нэрэн уян зүг бол аптект бол үнэтэй байдаг байсан. Тухайн үед бол зарим хүмүүс хэрэгэлдэг, зарим хүмүүс хэрэгэлдэггүй. Ялангуяа нэмлэгийн салбарын маань юу гэдэг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгэлдэхгүй байсан. Тийм ч үднээс юу гэдэг тухайн үед бол уян зүг юу гэдэг солонгосчуудтай хамтраад Монголын одоо ихнийх хэсгийн имлэг 1 2 3 дахь имлэгийг бас тодорхой хэмжээнд бас хандуулаад эмчтэр нь бас тухайн үед бас ингээд уян зүг бол ингээд ашиглаад ингээд хэрлэлдээ нэвтрүүлэнгуудаад нэвтрүүлэнгуудаа 3 4 жилийн дагаас эхлээд өөртөө ингээд төсөвтөө суулгадаг болоод ингээд ашигладаг болсон. Энэ бас тухайн үед бол нэвтрүүлэхдээ бас тодорхой хэмжээс төлөх зөксөн гэж ойлгодог. 3 дахь төсөл маань болохоор харааны бэрхшээлтэй хүмүүсээр хандсан буянт мэлмэл эслэг бол хэрэгжүүлсэн. Энэ нь ямар учиртай гэхэл Солонгосоос эмчнэр авчираад харааг нь онцлоод хараанд нь таарсан юу гэдэг нүдний шилэг бол ингээд тодорхой хэмжээнд бас ингээд өгчээсэн. Энэ төсөл маань бас санаа засах гардаггүй. За. Жавхлан юунд дуртай вэ? Хобби? За, миний дуртай хобби гэвэл ер нь бол шатар тоглох. Шатраас одоо хэрэг болдог ур чадвар гэх үү? Тэ тэндээс сурсан зөвл. За, юмд төвлөрч сурж байгаа. Сурна. Дараа нь болохоор төвчээрийг бас сурна. За, хамгийн гол чанар болохоор алсын хараа. Ялангуяа нэг 3 нүдлийн дараах зүйлийг бол харддаг юм алсын харааг бас сурдаг. Амьдрал чинь хамгийн хэрэг болдог мэрэгэн үг сургаал юу гэдэг вэ? За, зөв бол зөөлөн зам болон гэж боддог. Тэмжүүднээс бас зөвл явахын төлөө бас хичээж ажилдаг. Мөн бас нэг солонгосын бас үг байдаг. Ямар нэг юм хий гэвэл заавал шийдэл нь гардаг. Тэмжүүднээс үг гэдэг. Заавал юмны ард гарахын төлөө, заавал юмны очир нь олохын төлөө хичээж ажилдаг. За, Жавхлан хэрвээ ингээд илсэн зүйл хэсэг амьдрахаар болоод тийшээ зөвхөн 3 ном авч яваа гэвэл 3 ном. За, энэ дээр юу гэдэг. За, Арман бай бол Тунгалаг тамир гэх роман байдаг. Тэрийг бол авч бол их сонирхолтой. Дээр нь миний бас унших дуртай бас Баян аав ядаа гэдэг ном бас байна. За, 3 дахь ном нь гэвэл Кимүүжний Хороо дэлхийн уудам хийх ажил их байна гэсэн нэг ном байдаг. Ийм 3 номыг л авч яваа гэж бодож байна доо. Хамгийн сонсох дуртай 3 дуу. 3 дуу. За, самдын жавхлангийн нөгөө зөв явбал зөөлөн зам болон мөн бас одоо самдын жавхлан зөв явбал зөөлөн зам болон чи бацах гав байдаг. Бацах л өө тийш тий. Зүгээр. За, окей. Нэгтгэн тэр юм байна. Хоёр дахь нь. За, нөгөө 2 дуу нь санаанд ордоггүй. Ямар ч жоохон бодъё. Олон дуу сонсдог хүн бах нэ гэж. За, өнөөдөр юу хийх төлөвлөгөөтэй байна? За, ямар ч гэсэн одоо өдрийн цаг болж байна. Өдрийн хоолой идчихэд тэгээд ямарсан
Баян зүрх дүүрэг рүү явна. Дүүрэг дээрээс төлөвлөсөн нэлээд хүмүүс ажиллаад байгаа. Хүмүүстэй 3-4 хүмүүстэй уулзъягээд цаг төлөвлөсөн байгаа. Тэр ажлаа хийн гэсэн бодолтой байна да. Жавхлан сандрахаараа л кофегоо уугаад иллаа тий. Тэглээ харин би ч нөгөө Кофегоо дуусгасан байна. Яг ярьдаг хүн биш. Нөгөө дандаа юу яг хийдэг хүн болохоор ярих бас чанган байд юм биш үү? Тэгин. Камертай харьцах чинь. За баярлалаа. За ингээд өнөөдрийн төлөвлөгөөнд нь болон зорж байгаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье.